За энэ хэсэгт панелуудыг яаж зохион байгуулах вэ? Панелуудыг зохион байгуулснаар өөрийн гэсэн ажлын талбар үүсгэж тэр зохион байгуулалтаа яаж хадгалах вэ гэсэн зүйлийг үзнэ. За энэ дэлгэцийн баруун талд панелууд нэгдсэн байна. За жишээ болгоод тэр styles буюу стилийн панелийн таб дээр нэг товшъё. За стилийн тухай эрх хичээлүүд дээр үзнэ. Тэгэхээр энэ libraries, adjustments, styles гэсэн гурван табуудыг өөр тийш нь зөөж өөр панелийн цонх руу хийснээр нэлээд зай гарах боломжтой болно. Ингийн тулд styles гэсэн таб дээр маузаараа дарангаа чирч авчиад дээр color swatches гэсэн панел өхий цонх руу авчиж хийн. За тийшээ ингээд маузаараа чирээд авчихд бол цэнхэр хүрээ гарч ирнэ. Тэгэнгүүт маузныхаа товчийг суллана. За тэгээд color гэсэн таб дээр дарж өнгөнийхөө панелийг гаргаж ирж байна. За хэмжээг энэ цонхны хэмжээг томсгож харъя гэвэл тэр доорх зураасан дээр маузныхаа товчийг өнхрүүлэхэд хоёр дээш доошоо харсан сум байна. За тэгээд тэнцэнээсээ зулгаагаад цонхны хэмжээг томруулж болох нэ. За дараагийн adjustment гэсэн таба тэр болсоо баг нь бүхий зурус бүхий option зурус руу аваачаад за тэгээ аваачихдаа тэр properties буюу шин чанар гэсэн товчны дээхэн тал маузныхаа сумыг дөхүүлэхэд цэнхэр дөрвөлжин гарч ирж байна. Хүрээ бүхий. За тэгээ тэр үед нь сулж тавина. За энэ adjustment буюу тохируулгын панелийг тэр properties буюу шин чанарын панелтай нэг бүлэгт оруулсан нь энэ хоёр ижил төстэй үйлдэлүүдийг зураг дээр хийх боломжийг олгодог. Нэг бүлэгт нэг цонхонд авчиж хийх нь зүйтэй. За тэгээд энэ option панелийн жижигрүүлсэн хөрөг зургийг хараад зарим нь юу бол гэж заримдаа эргэлзэх тохиолдол байдаг. Тийм учраас нэрийг харахын тулд зүүн босоо зураас дээр маузаа авчиад хоёр тийшээ харсан сум гарч ирэнгүүт зүүн тийш нь маузаараа зулгааж өргөн болгож байна панелийнхаа өргөнийг. За ингэхэд бол тэр товчнуудын нэрсүүд энд гарч ирсэн байна. Story Navigator хэднэс гэдэг. За эндээс харж болно ч юм уу ямар товч вэ гэдгийг. За баруун талын үндсэн панелийн цонх шиг тийм томоор нь харъя гэвэл зүүн тийшээ харсан жижигэн хоёр ширхэг гурвалжин дээр нэг товшилт хийхэд баруун талынхаа панелуудтай яг адилханаар уг панелууд маань гарч ирсэн байна. За энэ панелуудыг ингэж дэлгэж гаргаж ажиллах үед бол за монитор нь бол супер том монитор байх юм уу эсвэл хоёр монитор дээр зэрэг ажиллах үед бол ийм зохион байгуулалт их зүгээр байдаг. За буцаагаад хураа игүүл баруун тийшээ харсан хоёр ширхэг жижигэн гурвалжин товчтой нэг товшилт хийгээд за тэгээд зүүн талынхаа босоо шуумыг маузаараа чирч хуучин хэмжээнд нь авчнаа. Libraries буюу номын сан гэсэн табыг тэр доор layers гэсэн цонх руу авчиж тавьж байна. Layers, channels, paths, libraries гэсэн дөрвөн таб бүхий цонхтой боллоо. Тэгээд layers гэсэн таб дээр товшилтыг төгжүүлж байна. За layers буюу давхаргуудыг харуулсан энэ панел нь болохоор энэ Photoshop-т бол маш чухал панел байдаг. Тийм учраас юуны төрөнд ингээд нүдэнд дийлвэх нь зүгээрээ. За тэгээд олон давхаргуудыг харахын тулд тэр layers панелийнхаа дээдх зураасан дээр маузынхаа аваачаад дээш доош харсан сум гарангууд панелийнхаа цонхны хэмжээг томсгож болж байна. Windows зэснээс нэлээд хэдэн панелуудыг дуудаж зохион байгуулалт хий. За хамгийн эхлээд Actions гэсэн панелыг идэвхжүүллээ. За энэ тохиолдолд History, Actions гэсэн хоёр таб бүхий цонх бий болсон байна. За буцаа Windows зэснээс Info гэсэн панелыг дуудаж байна. За тэгээ Info панелыгаа тэр Histogram гэсэн товчны доорхон хэсэгт авчиж байрлуулж байна. За бидний мэдх Navigator гэсэн панелийг доош нь чирч аваачаад тэр Device Preview гэсэн товчны дээхэн талд байрлууллаа. За тэгээд Windows зэснээс дахиад Brush буюу биер гэсэн панелийг дуудаж байна.
За тэгээд дахиад Windows эснээс Clone Source гэсэн панелийг дуудаж байна. Clone Source гэсэн панела тэр brush буюу биер гэсэн хэсэгтэйгээ нийлүүлээд нэг цонх болгоод нэгтгэж байна. За одоо бичигтэй тексттэй холбоотой панелыг дуудъя. Windows эснээс character гэсэн командыг ажиллуулж байна. За тэгээд текст бичигтэй холбоотой бас Glyphs гэсэн панел байгаа. Тэр панелыг дуудаад бас оруулаад ирж байна. За энэ Glyphs гэсэн панелаа болохоор хүүхч байдлаар зохион байгуулъя. Тэгээд тэр баруун дээд уулны чагтан дээр товшилт хийхэд байхгүй болж байна. За эргээд идэвхжүүлээгүүл Windows эснээс Glyphs гэсэн хэсгээ дуудаад хүүхч байдлаар сонгон дээр ажиллаж болох нэ. За Windows эснээс Layer Comps гэсэн панелийг бас дуудаж оруулж ирж байна. За тэгээд дээрэс нь нэмээд Tool Presets гэсэн панелийг дуудаж оруулж ирье. Tool Presets гэдэг товчгоо хамгийн доотлолт байгаа хоёр товчтой нийлүүлж нэг групп болгож байна. За хамгийн сүүлд нь тэр навигатор гэсэн группийг товчгүй группийг хамгийн доотлолын хэсэгт нь тэр цонхыг энэ төр чигээр нь чирч авчиад байрлуулна. За одоо энэ шинээр зохион байгуулсан зохион байгуулалтыг ажлын талбар болгож хадгалах хэрэгтэй. За ингэхийн тулд тэр баруун дээд болонд байгаа Essential гэсэн доос задардаг зэсийг дээр товшилт хийхэд за энд New Workspace гэсэн мөр байна. Командыг сонгоод ингээд ажлынхаа талбарт нэр өгч болох нэ. Шинэ one-on-one гэсэн нэр өгөөд Save товч дээр товшилт хийхэд хадгалж байна. Reset Essentials гэсэн командыг сонгоод ажиллуулахад бол одоо анхны цаанаасаа тохируулагдсан хэлбэрт маань талбар зохион байгуулагдаж орж ирж байна. За энэ багшийн one-on-one гэсэн ажлын талбарыг цаашдаа хэдүүлээ хэрэглээд ашиглаад явна.